Хай, сайн бацхан уу монголчуудаа өнөөдрийн нэвтрүүлэг үртэй. За, Singles Inferno-гийн 8, 9, 10 дугаар ангийг үзлээ. Өстой гой 3 анги байлаа. Баахан плот твист те. Яа, вау ингэ бүр ам ангасараа дарлаа. Нэвтрүүлгийнхаа дүрмээр ой. Бит хоёрын реакшны дүрмээр одоо оролцогчдоос эхлэе. За, эхний оролцогч Юм Хён Жэ. AK Emma Boy. За, Emma Boy-ын талаар. Emma Boy-ийн хувьд бол би амар ахиц гаргачлаа гэж бодсон байхгүй юу? За. Яг тэгвэл нөгөө хүсчихсэн нөгөө инээдэг охинтой зөв болцоонд явсан шүү дээ. Гівчиг нөгөө инээжсэн охин нь өөрийнх нь нөгөө Paradise явах хэлж болсон чи өөр залуу аваа явчихсан. Тэгсэн. Тэнгүүт би аягүй гайхсан. Уг тэр хоёрын болцооч аягүй гоё болсон шүү дээ. Emma Boy ч нөгөө инээдэг охинтойгоо амар гоё юм шилэн барилга дээр суугаад цаатлын үзэмж нь бүр ёо. Айгүй ароматик орчинд очсон шүү дээ. Тэр хоёр уулна тий. Хийдэг ажил мэргэжлэн ч гэсэн аягүй сонирхолтой юм лээ. Спортын нэг IT компанид гэсэн үү? Тий. Ямар ч толгойтой л залуу байлаа. Ер нь бол айгүй дажгүй соёлтой, тийм даруухан ажил мэргэжилтэй, тийм залуу байлээ ер нь бол тий. Тэгээ хятадд бас сурж ирсэн юм билээ шүү дээ. Тий, хятадд аав нөгөө ажиллаар яваа тэгээ хятад руу яваад. Инээдэг охин ч болохоор бас аав нь хятад хэлний мэргэжилтэн билүү? Тий, хятад хэлний major яаж исэн гэсэн. Тэгээ хятад хэлээр ерөөхдөө тийм мэргэжил эрдэмшиж ийсэн. Тэр ихэд юу гэж хэлдэг юм бол? Мэдгүй. За яадаг ч байсан айгуусан хятад хэлтэй тэгээд тэр талаараа бол надад таалагдсан энэ төр гээд нөгөө эрэгтэйг манай Emma Boy-ыг яриадсан. Тийм манай панелистүүд тэгээд баг ирээдүйд хүргэн биш хүргэн аав гэдэг л үү лээ. Хүргэн аавтайгаа юу нэтээр сайн ирчих юм байна гэж юм хэлээдсэн. Тэгээд тэр нэг хөвгчлээ байсан да. Тэгээд Emma Boy бол ажгүй эсөө таалагдчихж байгаа. Character development нь бол айгүй сайн явж байгаа. Өмнөх сизнүүдээр харах юм бол энэ Emma Boy шиг нэг юм чимээгүй залуучуудаас орж ирсэн шүү дээ. Тэгэл чимээгүй хിവэрэ байж байгаа л гараа авчдаг шүү дээ. Үнтэй нэг матч энэ төр ихгүй. Emma Boy болохоор ингээд ерөнхийдөө амар юм хөгжүүлэлтэй айгүй сайтай байсан гэх юм уу. Өөрийгөө айгүй сайн хөгжүүлж чадсан. Тэрнээс гадна бүр тэмцэн дээр амар шарттай юм байл шүү дээ. Тэрээс аваа үзсэн шүү те. Аваа үзсэн шүү дээ. Аваа үзээд тэгээд Paradise явсан шүү дээ. Нэр тий шүү дээ. Тэдгээр 3 дугаар өрөөнд орчихлоо. Тийм 3 дугаар өрөөнд орсон баха. 2 жилийн нэг тэр хавцаа. Тийм айгүй шартай юм байл. Би бүр гайхсан. Вау, чи ястаа нэр шарн үдвэл амар юм байна. Үсээ ингэж унжуулахгүй. Ингээ хойш нь болгох ч юм уу илүү дэжгүй санагдсан тийм. Арай нэг дээр харагдсан. Тийм надад арай л царилсан. Тэгэхгүй үсэн ингээ урдуурахын нүд нь ингээ ядаргаатай юм ингээ цагтнуулаад харагдуулдаг багтай. Хашааны ингээ цаанаас ингээ амар юу. За хоёр дахь оролцогч маань Сон Сён Ил. Манай сармагчин залуу. Би бол яасан. Тэр залууг амар ойлгосон. Одоо тэр хамгийн awkward тэгээ cringe үе нөгөө уг нь Минасутай болцоонд явсан шүү дээ. Тэгээд манай сармагчин залууч болохоор Минасууг сонирхож ирсэн шүү дээ уг нь бол тий. Тэгээд Минжид ч гэсэн сонирхож ирсэн. Гэхдээ Минасуутай нэг Paradise явж үзээд тэгээ баг шийдвэрээ гаргахын маргая гэд бодсон байгаа шүү дээ. Тэгсэн чинь зүгээр шууд Минасуутай нисдэг тэргэнд суусан цагаас эхлүүлээл Минасуу шууд өөрийн амар үл хүндэтгээд тий. Цуг ингээд болцоонд явах гэж байгаа юм бижиж өөр залуутай ингээд нэг яриад янз бүр болоод тэнгуүдэ Paradise-д очсон ч гэсэн Paradise-д очсноо зүгээр нэг тэр мимиг харснаа чи two seas ингээд суудсан нэг залуучууд дээр хоб бодож байгаа юм шиг тийм ингээд нөхцөл байдалд оронгууд ингээд тэр Шонгил бүр айгүй хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгээ Минасуу бүр юу вэ ингээд цанхоор нэг ингээд хулгаас нохоо шиг юм харц зогсож махсаал. Тэгээ миний Шонгил ч бүр ууралцсан шүү дээ сармагсан залуу маань. Би айгүй стресстэй юм би гарлаа гэж гарсан. Тэгээд тэр хоёр яг тэрнээс цаашаа юу болсон хүртэл юу ч хараагүй. Тэгэл дууссан. Тий. Бараг тэр хоёрт тэр Сүнгил нь бараг уурлаад гараад яваад бүр өөр өөрөнд тооны моныг яваад гэсэн байна. Магадгүй. Тий. Би бол тэгж бодож байгаа. Би бас тэгж бодож. Яа тэгэхээр тэр хоёр чинь өглөө нэг буцаж явахдаа нисдэг тэргийн дотроо өглөөнийхөө цайгаа ууж ирсэн шүү дээ. Тэгэхээр цугтаа ингээд тухтаа суугаад өглөөний цай мөрдөө суугаагүй байхгүй. Зүгээр өглөөний цуг уулзаад тэгэл ингээд явж байгаа байхгүй. Гэтэ ингээд буцаж Ферно дээр ичээд хоорондоо ярьж мариалсан шүү дээ. Зүгээр ингээд одоо найзууд болцсон юм шиг санагдсан. Арай л хэтрүүлээд байна гэж утсан минаас. Тэгэл би сармагчин залууг ойлгосон байх гэж утсан шүү дээ. За ерөөсөө л тэгэл Минжигээ сонгоол явъя да гэл. Би угаасаа хэлсэн биз өмнөх дугаар дээр яг Минасутай Paradise-д очичоо шийдвэрээ гаргана гэд. Paradise яваагүй ах зүгээр ингээ онгоцон цуугаад манай хүн шууд ингээл урваагаал сонирн бол эхэлж байгаа. Тэгэл нөгөө нэг тэр боулинг энэ төр тоглолтын штэ хоорондоо юм яаж магаад. Тэр болцоо бүр юу вэ яа. Амар сонирн болцоо. Нэвтрүүлгийн цаанаас юм албаар юм хийж байгаа байхгүй тий. Гэхдээ тэгэхэд дээрээс нь надад биш штэ ингэж бодогцсон. Сүнил нөгөө сармагцсан залуу яг үүндээ Минжигээс илүү Минасууд илүү сонирхолтой байсан. Байсан уулна. Тийм болохоор тэгээ амбар нөгөө өөрийн үл хөндлөд ирэх эхлэнгүүт
ингээд амар үнэхээр уур нүрсэн баг гэж Тийм. бодлоо. Түүнээс ингээд сонирхдаггүй байсан хүн тэх юм бол окей давай зүгээр ойлголцоод ингээд чимээгүй бүр хийнэлж байгаа л нэвтрүүлгээ дуусгах ч штэ. Тийм. Тэгээ тэр нөө боулинг тоглож байгаа тэр үед дээр те бас ингээл одоо ялмаар байна гэл тэгэл нэг сарамгцсан залуугаа муухай хараад алдаж малтгууд муухай харж хараад тэг нөгөөд бүр сандарч relax гэсэн. Тийм амарлаг англи хэлтэй болсон байсан манай залуу тий. За манай сарамгцсан залуу юм байна тэгээ хөөрхий харамсалтай уул нь минжээдээ ирээд тэг би ингээд 100% чамдаа гэд хэлсэн чинь гоё юм болсон. Тэр аим. Жохон байж байгаа яри. За Park Hee-san химлээ. энэ охин. Наача. Тэгээ энэ охин бол үнэхээр гайхшруулсан миний хувьд. Би бүр вау гэсэн. Тэр чинь одоо Америкт бол одоо топ 10 сургууль гэсэн. Инженери. Топ 10 тэгээд дээрээс нь одоо тэр лөө орохын тулд амар өндөр шалгууртай. Тийм. Prestigious гэж байгаа байхгүй юу? Ерөөд амар хүндлэгдсэн тийм газар. Тэгээд тэр лөө одоо баргийн аавын хүү охин бол ороод идэв гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм сургуульд ороод тэгээ дээрээс нь сурж байгаа мэргэжил нь байлаа. Information systems гэсэн мэдээллийн технологи. Тим ухаантай заяа. Тэгснэ дээрээс нь хөөхөн. Тэгснэ ингээд амар humble, амар даруухан те. Ингээд Минасу юу Ли хаасан бэлөө. American Boy тэр хоёр жил англиар явдсан шүү дээ. Энэ өөрийгөө англиар ярьдаг харуулахгүйсэн те. Амар зөвүүн. Ерөөс ингээ англиар ярьдаг мэр. Тэгсэн чинь шууд нөгөөдхөн төгөө болцоонд явсан амар англиар ярьж мэр би бүр шоконд ороод хүүшээ эн чи ямар амар ингэ тэгсэн чинь дараа нь өөрийгөө танилцуулсан чинь багасаа ер нь Канадад явцсан байлаа шүү дээ. Канад сураад тэгээ дараа нь ингээ өөр Америкт их сургуульд орж мороод интернетээр ингээд байлаа л дээ. Минасу одоо ингээ те ингээд Америкт өссөн, Америк соёлтой, жоохон тийм амар open minded айгуу тийм илэн далангуу тийм болохоор хүмүүс ойлгохгүй байгаамаа гэдэг байгаа шүү дээ. Яг үнэндээ үгүй л ахгүй зүгээр Минасугийн хувь аашин тийм заяа. Энэ охины хувьд ч гэсэн араач багасаа гадаад сурцсан. Одоо ч хүртэл ингээд аюу гадаад их сургуульд явж байгаа мөртлөө ингээд хувь хүн чанар нь айгүй тийм даруухан, мэдлэгтэй, боловсралтай, хаана хинтээ яаж ярихаа мэдэн те. Тэг ингээд энэ охиныг би бол нэр үнэхээр шүтсэн биш. Айгүй мундаг 2003 оных те. Ерөнхийдөө үзэгчдийн favorite contestant болоод хувирцсан тийм саяны 3 ангийн дараа. Яг тэгэхээр яг чиний хэлдгээр одоо юм олон нийтэд таалагдах ууц тийм зан арын шинтэй байгаад байгаа байхгүй. Ялангуяа солонгосын үзэгчдэд болвол одоо солонгосын K-драма дээр ч гэсэн нэг тиймэрхүү хөлтөд байдаг ш нэг юм даруухан тэгсэрний одоо юу гэдэг цайлган юм энэ төр ухаантай энэ төр гэл. Яг нэг тийм дүрийг гаргаад ирж байгаа байхгүй тий. Тэгээд дээрээс нь одоо тэр сурж байгаа сургууль мэрэгжил нь энэ төр тэгэл нөө бэкграундыг хараад үзэнгүүт одоо юм таталцлын хууль гэж нэг юм байдаг байхгүй. Хүнд ингээд өөрийгөө амаар магтжгаад тэрийг үзүүлэх эсэргээрээ тэр юрдөөсөө өөрийгөө ямар нэгэн юмд сайн гэдгийг хэлэхгүй байжгаад үйлдэлээр үзүүлэх хоёрын аль нь амар юу одоо сэтгэл төрүүлдэг вэ гэхээр хоёр дахь нь баггүй. Юрдөөсөө өөрийгөө магтахгүй байжгаад яг тэрийг ингээд шууд үйлдэлээр үзүүлчихгүй тэр нь илүү хүнд амар сайн үрдэг. Өөрийгөө амар магтжгаад яг нөгөө юм их болсон ч чадахгүй байл амар онгой байстай. Тэгвэл энэ охин тэрийг амар сайн хийсэн баггүй. Тэр талаараа үнэхээр ингээд нөгөө эмхтэн үний нэг юм нандин юм ингээд амар сайн харуулсан. Тий. Тэгээ манай бейсбол залуучууд дурлцсан шүү дээ ер нь бол. Тий, бейсбол залуучууд дурлцсан арай. Тий, одоо бүр эцэс буцалтгүй Минасу бол байл гэж байгаа шүү тий. Гэхдээ бейсбол залуучаас минжитэй болзоонд явсан шүү. Явсан л та гэхдээ болзоонд явж байхдаа тэгсэн шүү дээ. Паркисан миний тий бодолт байна гэдэг. Тэр American Boy-тэй бас Paradise явдаг. Тэр хоёрын ингээ яриа мэрэ ингээ нийлж байгаа мэлж байгааг харангууд American Boy бас магадгүй энэ охин руу бас татагдсан. Татагдсан уу? Тий, татагдсан. Би шууд тараал мэдсэн. Татагцаа одоо энэ охин од олон заяа. Яа сүулт нь яах бол нэр хин одоо ингээд саяны энэ 3 ангийг үзээд яг хинтэйгээ ингээд дуусгуул гэдэг нь амар тодорхойг болоо. Би хэлсэн биз дээ энэ охин амар зөвөн гаргаж ирнэ гэдэг. Юу мэдрээдээс аахгүй. Тэгсэн чигээр амар гоё. Тэгээ ингээд дараа нөгөө нэг октоодын тэмцээн болоод нөгөө 3 охин ч бандер авч явсан шүү дээ. Тэгэхэд хүртэл энэ Паркисан ч нөгөө хэнийг аваа явчихсан. American Boy-ыг. Гэхдээ тэрэн дээр заяа амар зөвөө юм. Хоорондоо ярьсан байлээ. Харин тэр Минжи тэр наа ярьсан. Минжи очоод ярьцаа байхгүй амар зөв. Минасугийн авч явахыг хүсэж байгаа залуучуудыг аваа явчихъя гэж тэгчихэж байгаа байхгүй. За нэг ийм охин байна. Үнэхээр гайхшрууллаа. Үнэхээр чимээгүй байж байгаа зү нэрээ сүүлийн 3 анги дээрс та. Ирүүн болтлаа. За дараагийн оролцогч маань Шин Хёнгу Терминатор. Терминатор. За энэ залуу бол үнэхээр disappoint хийсэн. За энэ залуугаас би үнэхээр айж байна. Энэ залуу зүгээр одоо миний ингээм амар өндөр тавьцсан байсан. Respect байхгүй. Харин би бүр яаны чи бүр муухайгаар хэлвэл psychopath юм биш үү гэж бодсон.
Арим магадaltaй. Үгүй яг цаадаа магадaltaй гэж одоо хүний юу тэгэж муухай хэлэх гэж байсан. Тэгвэл миний бодлоор болов зөө юу. Энэ залуу одоо зүгээр энэ бичлэгийг зөө үзэж байгаа залуучууд байх юм бол ялангуяа сингл залуучууд байх юм бол нэг зүйлийг аягүй сайн хэлээ зөө. Эмхтэй үнтэй ингээд болцож байгаа анх удаага ялангуяа ингээд болцоонд явж байгаа бол хамаагүй ингээд би энд нь битий үр. Хамаагүй чимхээр нь ингээд битий. Яа, чамаа гэсэн ч юм яаж штэ. Яа. Гэхдээ ерөн зүгээр ингээд хамаагүй ингээд эмхтэй хүний биенд хизээч битий үр заяа. Тэр залуу зүгээр шууд онгоцон цунгуудаа шууд нөгөө охиныхоо гарын бариад авсан байгаа юм. За гараа ингээд харалцчихсэн шүү дээ. Түр ингэж харалцчихснаа шууд ингээд барьснаа өөрлөгөө та. Тий, тэр болж явах гайгүй за ингээд тэгээд очичоод бүр амар халдаад байсан аахгүй. Гар маран дээр нь хамаагүй хуран муруугаар ингэж мингээл. Тэгсэн ингээд 5 минутын зайтай зэвчээс төхөөрөх юм уу өстэй чи яагаад юм игдүүтэй юм бэ? Яана одоо би яана гэл. Тэг ямар ч өөр яриа өнөрлөхгүй. Тэр охиноо сонирхож тэр охиноо юу идэв ямар хайцаантай чи ямар одоо амьдралтай гэдэг хүмүүс чинь гоё яриа өнүүлдэг шүү дээ. Тэр ямар ч тийм байхгүй. Нэг бол чимээгүй тэнэгтэр ингээл инээгээл нэг сайкопат чиг инээгээл нэг бол ингээл ёст чи хөөх юм уу би өстө яана. Йоо би бүр тэр залуу ёо энэ ямар ядаргаатай залуу вэ? Өөр юм яриач наад охин чинь чамруу эвгүй хараад байж тэгээ бүр хэлмээр санагдсан. Би бүр амар ингээд өрөвдөө явцсан бүр сүултээ what the fuck bro гэд. Гэхдээ ерөн зүгээр юм юу яаж утсан одоо ингээд тэр уг нь бол тэр эмэгтэй ингээд өөрт нь татагдчихсэн шүү дээ. Татагдаад ингээд одоо тэр нэстэг тэргийн анх суугаа явж байгаа үе тэгээд хамгийн сүүлчийн үе ингээд царайг нь харьцуулаад арангууд эмэгтэй нь бүр ингээд шалдаа бууцсан. Яа яах гэж энэ залуутай ирвэ гэсэн тийм амар залуутай явчих бодгцсан баха. Гэхдээ ер нь бол эмэгтэй хүний биед хамаагүй битгий бүр. Тэгээд дээрэс нь ингээд за сандарсан байж болно заяа. Сандарсан байж болно. Гэхдээ юугүй ингээл чи өстө хөөх юм а инээтргээ зүгээр тэгж хэлэх ёсгүй байхгүй. Одоо ингээ миний бодлоор тэгсэн багсаа энэ залуу ингээ нөө чимээгүй байнгут амар awkward болох гээд. Тийм тэгмүүд хэлэх үг байхгүй. Тэр чимээгүй байдлыг ингээд ямар нэгэн үгээр ингээд хаацалахгүй болохгүй тийм мэдрэмжтэй суугаад байсан байж болно заяа. Гэхдээ ер нь тийм байгаад их шаардлагагүй. Зүгээр шууд эсвэл үнгээ хэлэх хэрэгтэй байхгүй. Би ингээд чамайг харахаар сандраад байна. Чи ингээд надаас асуулт байна гэдэг ч юм уу тийм нэг эмгтэйгээ ингээд яриулдаг ч юм уу нэг тэгж мэгж арга хэрглэж болно шүү дээ. Ер нь нэг юм эрэгтэй хүмүүсийн нэг арга байдаг да. Тэр залуу тийм ямар ч арга байхгүй. Зүгээр тэр залуугийн хувьд одоо нэг шинээр нээгдсэн нэг сонирхолтой юм гэх юм бол одоо хайндбол гэдэг тэмцээн одоо нэг спорт байдаг. Билет тамирчин. Тэрний одоо нэг үндэсний багийнх нь бүр нэг коуч юм байлаа. Тэр нь бол ингээд кул байсан. Гэхдээ бусдаар бол I don't know амар тэнэг байсан. Тэгээ сүүл рүүгээ би тэмцээ ёо энэ ялгатаасаа бити төрүүлээсэй. Яна манай гонёлыг авч авах гээд байна гэсэн амар сандарсан штэ. Тий, энэ залуу бол байхгүй шууд. Тий, шууд яцаас. Тэгээд угаасаа энэ залуу чинь гонёноос өөр охин яахгүй байгаа штэ. Өдөг парадаа. Тэгээ парадаас явах байх. Тэмцээн төрүүлээд 2 дугаар байранд оронгуудаа охин авч явах уу гэсэн авч явахгүй гэдэг. Би тэрэн дээр бүр бро дахиад бро гэдгсэн. Зүгээр аваад явал та нэг өөр хүнтэй чи ингээд хүмүүстэй танилцах тэмцээнд ирчээ чи ямар нэг хүндээ үнэнч вэ гэдэг тэмцээнд ирсэн байгаа шүү дээ. Тэгээд тэмцээч биш л дээ энэ зүгээр ингээд гой болцоо хийх гой нэвтрүүлэх шүү дээ. Тэг ингээд гой болцоо игээд магадгүй өөр нэг эмэгтэйтэй ингээд ярилцаад ингээд суугаад парадайз тавьсан чинь тэр охинтойгоо ингээд илүү дотносох боломж үүсэх байсан юм билүү те. Хитрхий тэгэж арай өөрийгөө хааж болохгүй хаа. Мэддэг тэр айгу сэн залуу байлаа. Жоохон нүднээс жоохон эвгүй те. Эвгүй. Ер нь хараад байхад ер нь эвгүй царайтай. Яаж царай жах ер нь айгу мух байсан. Одоо дараачих нь манай Ким Го юм. Манай Cat нөгөө. За муура охин маань стид эргэлзээл явдсан чинь шууд энэ терминатор хасагдаал. Нөгөө хоёр залуу үлдсэн. Дэлтэн чигт жүжигч хоёр үлдсэн. Жүжигч хоёр. Манай энэ охин ингээл яахан битггүй те дэлтэн чигт юм уу жүжигч юм уу ингээд бандарцсан л яваад байна. Одоо тэр дэлтэн чигт тэгээд энэ терминатор хоёрын ялгаа нь шууд харагдаж байгаа байхгүй юу? Дэлтэн чигт бол одоо тэр энэ манай энэ Cat Eye-та бүр нэг юм байшингийн дээвэр дээр баг 2-3 цаг суугаад ярьсан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд ингээд тэр одоо нэг эмгтэйгээ ингээ гоё энтертейн хийгээд ингээд ямар нэг ингээд сэдвийг ингээ ургуулад ингээ гоё яриа үүсгээд ингээ чадаад байгаа байхгүй юу? Терминатор болохоор чи хөөх юм агээ суугаад талаар чи мэдээж уйдгартаа тэгээ зайлаар гэж шүү дээ. Ямар амар солиотой гачтай. Тий. Тэгээ энэ эмгтэй дээр болохоор бас ийм бодол төрсөн. Өмнөх сизнүүдээр болохоор нэг эмэгтэй ингээл нэг гол дүр байсараа дуусаадсэн шүү дээ. Энэ дээр болохоор ингээд 2-3 гол дүр байнгут илүү үзэх юм ба сонирхолтой. Тэгээд энэ сизн амар ингээд бүүм хийсэн байх гэж бодогдсон. Тийм би бас тэгж боддог. Тэгээ энэ эмэгтэйгийн хувьд бол бас айгүй респект хийж байгаа. Энэ эмэгтэйг хамгийн таалагдж байгаа юм гэвэл шүү дээ. Одоо Минасу хүмүүс тэгдэж штэ олон залуусын араас гүгээд байна гэхэл. Угаасаа энэ чинь нөгөө болцооны шоу юм чинь гүн штэ.
Энэ охин ч гэсэн ингээд олон залуусыг араасаа гүйлгэж байгаа. Гэхдээ амар үнэн байгаа энэ охин өөрөө. Яг хинтээ хаяаж харьцаж байгаа нь яг өөрийнхөөрөө тий. Тэгээд тэр хүмүүстэй ингээд үнэнчээр хэлж байгаа хгүй. Одоо би тэрийг сонирхож байна. Чи бит хоёрын харилцааг би одоохондоо сайн мэдэхгүй байна ч юм уу тий. Яг үнэнгээр хэлдэг байгаа хгүй. Минасугийг бодвол. Тийм болохоор би бас юм Ким Гоёд амар дуртай байгаа. Тэр нөө don't chase attract гэдэг тийм шүү дээ. Яг тэрийг хийж байгаа. Яг тэрийг хийж байгаа ингээд араас нь гүүх биш өөртөө ингээд батаад тэгээд бүгдэнтэй айгу үнэн харилцаа үүсгээд тий эцэс үлд нь би шийдвэрээ гаргана гэж тэр залуустай хэлсэн шүү дээ. Тэнгүүд ингээд бүгдээрээ энэ охин ямар бодолтой байгаа юм бэ гэдгээ мэдээд ингээд хичээгээд байгаа байхгүй тий. За тэгээд нөгөөтхийг бол гаргаал ирээ. За тэгээд өөр ярих юм байна энэ охин дээр. Энд чинь бүр G-Dragon-тэй явж исэн гэсэн үг. Явж исэн. Юм муухай хэлдэг. Харилцаа үүсгэж исэн гэсэн. Тэгсэн чинь нөгөө G-Dragon-ы фэнүүд нь уурлаад. Тийм үү? Тийм амар дургүй байсан гэсэн. Тэг ингээд яцсан. За дараачих нь Kim Jae-Jae манай бүжигчин залуу. За мэдхгүй. Манай бүжигчин залуу ахаад Paradise явсан байгаа. Тэг манай инээдэг охиныг бас амар халамжилсан. Тест за хатантаа мэн чизкейк идэрээ мэн шампань уугаарай гэх юм. Гэтэ одоо нэг бусад болзоонуудаас энэ хоёрын явсан болзоо надад хамгийн гоё санагдсан. Гоё ус онгоцсон дэр. Ингээ бүх амар том юм одоо тийм cruise онгоц байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хоёр зөвхөн зориулаад хүсэлцэн байгаа бүр хамгийн гоё болзоо санагдсан. Тэгээ тэр ингээ нар заргаж яхад ингээ усан дээгүүр ингээ яваад тэгээ нөө ямар ч хөнгө болохоор ингээ хоёулахнаа урдан зогсцсон тий. Тэгээд ингээ зураг мураг даруул айгүй романтик санагдсан. Ароматчиг байсан. Тэгээ манай инээмсэглэдэг охин ч гэсэн өөрөө энэ залууд айгүй сайн юм шиг үлээ. Тэ. Энийгээ л зүгээр тэ. Гэхдээ яаж ч магадгүй байхгүй. Гүй би одоо энэ охиныг тэр юуг сонгохгүй л ах гэж бодоод байгаа шүү дээ. Юм уу боёг. Тийм. Зөндөө хүмүүс бүжигчин залууд дуртай гэж байгаа юм зү. Гэхдээ яг хөө тэр сүүлийн болзон дээр нь яваад бол би яг ойлгосон. Яг үл тэр залуу амар мэдэрдэм бил. Тэг айгүй мэдрэмжтэй. Тэг мэдрэмжтэй одоо тэгээд одоо эмхтэй нь яг юу хүсэж байна яг ямар байвал тэр эмэгтэйд ингээд тухтай байх нь тий. Одоо эмэгтэй хүнийхээ спейс руу хамаагүй халдаад байхгүй. Гэхдээ ингээд ерөөдөө халамжаа яаж тавхвал мэддэг. За миний бүжигчин залуу бол миний favorite хийвэрээ байгаа. Би бол бүжигчин залууга инээмсэлэгдэг охинтойгоо дуусаасаа гэж хүсэж байна. Тэг ерөөдөө бол хөөрхөн асуудал гарч ирэхээр. Харин за дараа нь чихэн Ham Ye Jin aka Jangum. За манай Jangum бүр байхгүй болсон. Тэр арлын сүнс шиг зүгээр. Энд тийм хүмүүстэй яриа ямар ч тийм couple maple хайрын романсомос юу ч байхгүй зүгээр. Юу хийгээд байгаа юм бэ? Амны гэж амаас. Зүгээр ер нь баг хүмүүс зөвлөгөө өгч явчихсан лээ. Бараг сүлдээ сэтгэл зүйч нь болсон. Чи ер нь тэгвэл яа дээ, ингүүл яа дээ. Нөө бараг нөө продакшны багийн нэг чиглэл өгдөг гэдэг шиг хүмүүс чиглэл өгч явчихсан. Тэгээд хүмүүс өөрсдөө ч гэсэн хүмүүс гинэ оролцогчд нь өөрсдөө ч гэсэн яриад та нар хам ээж хэнийг соргож чинь гэж бодож байна мод чинь гэл тээ. Хамир инээдтэй байсан. Хичийн талаар бол их ярих юм байхгүй тээ. За дараачих нь манай Lee Sung Hong American Boy. За American Boy бол за би бол зүгээр шууд ингээ mind blown болсон. Би хэлсэн байж IT-ийн гараа гэж амар цалин байлантай гэсэн юм чи. Тэгээ амар авдаг ах уу хийдийг ч алт. Гэхдээ нэг сенсац яваад лээ. Нэг IG influencerтэй яасан гэдэг үү? Тийм, үерхэж байгаа араар нь тавьсан байсан ч юм. Бас нэг өөр IG influencerтэй. Харин тийм мэдгүй нэг тийм сенсац яваад лээ. Гэхдээ үнэн ч юм уу ч юм мэдгүй байна. Гэхдээ боловсролынхын хувьд бол айгүй толгойтой залуу байсан. Тийм, background нь ч гэсэн амар юм билээ шүү дээ. Чи өвөө нь ерөнхийлөгч мөн. Тийм гэсэн ч нэрээ. Тэгэхээр бас боломжийн айлын хөвгт байгаа байхгүй тийм. Ерөн зүгээр багаасаа амар толгойтой хөвгт байсан билээ. Тийм. Явж исэн сургууль мургуулуудын үзэнгүүд цаанаасаа нэг өгөгдөлтөө байж ижил юм айгу ухаантай тэгээд юу сайн сургуульд яваад гой мэрэгжил эзэмссэн явж байгаа. Тэр чинь бүр Google-д ажиллаж байсан билээ шүү дээ. Ердөөсөө энэ залууг тийм амар одоо тийм мэрэгчлээ гэж ердөөсөө төсөөлөөгүй. Би бараг дотроо бодохдоо ингээд л бараг энэ жүжигчин байхаа. Юу гэж вэ? Яг үл царайны мимик нь ингээд амар сүртэй байгаадсан байхгүй. Амар serious. Амар serious тэгэл энийг ингэж ингэж. Тэг хүмүүс тэрийн шалгаж damn яасан. Bro, basketball bro гэдэг. Oh, holy moly гэлтэй. Тэрийн хүмүүс аягүй шалгаад лээ. Манай нөгөө хөөрхөн охинтой зүг явсан ш. Тэр чинь хоёул юу гэж нэрлэлээ? Тэр чинь Parkinson л баг ш. Тэг Parkinsonтой явсан болзоон дээр болохоор тэр хоёр чинь хоёулаа Америкт амьдардаг юм байна. Хоёулаа ингээд ерөн зөгцөх юм байна. Энэтрийгээд яриадсан шүү дээ. Гэсэн чинь Минасууч бас Америкт амьдардаг. Тийм шүү дээ. Тэгээ энэ гурав одоо гуруулаа Америкт амьдардаг гэж би бодсон. Зүгээр энэ гурав магадгүй бас ямар нэгэн байдлаар бинийг таньдаг байх магадaltaй. Яг тэгэхээр тэр нөгөө нэг Паркинсонтэй гэж яриадсан шүү дээ.
чи тийм сургууль зурд юм уу? Хоёлаас нүгэл аваархан амьдрт юм шүү дээ. Хөлөө тэгвэл голын дундын найзтай л юм байна гэдэг. Тийм, байгаад ах гэж хэлээдсэн. Нүр энэ нэвтрүүлэгт орохын тулд Солонгос руу ирж байгаа гэхэлэр Солонгос болгосоо тэгээ бодвол сандаглах. Сандаглал хөөс хөөрхөн ярьж яриад байгаа эцтэй. Харин тийм. Би ихтэй боддгийн. Одоо ингээд Америкт олон жил ээж байгаа л ингээд Солонгос дээр ихэр гоё идэг болоо. Одоо нэг хоёлоо ингээд гадаад ингээд олон жил ээж байгаа л нэг 200-300 Монгол руу явааг байхаар нэг гоё идэв штэ. Одоо энэ зөө явна гэхэл ингээд баярлалаа л тий. Тий. Тэд нар тийм байдаг болоо. Ойлгомжтой хаа. Яаж утсан? Одоо Америкт яг тэгээд сайхан л байгаа л бах л та тэгээ ингээд одоо юу гэдэг хүссэн мэрэгчлэрээс ороод ингэж тэгээ хичнээн тийм байлж гэсэн тэгэл Монгол одоо би чиптэр Монголоос санаж байгаа шиг Солонгосоо бол тэд нар бол ойлгомжтой санаж л байгаа. Сандаг болоо. Тэгээ саналгүй байдیں۔ Би ч бол анх юу гадаад дэрчээл нөгөө найзууд нэг сайн байхгүй, таньдаг баймд нэг сайн байхгүй ингээл нөгөө цагаан сарын баяр идэв штэ. Хэсэл хамаатан дээр очиод мөнгө хураагаал гой мэдээл те. Хамаатнуудтайгаа нэг өрөөнд бужигналтаал тэр үеиг амар сандаг байсан. Одоо ч гэсэн тэгээд би барыг цагаан сард тэмдэглээгөө бараг 10 хэдэн жил болж байна. Монголд очиж тэмдэглээгөө. Монголд очиж тэмдэглэхэд хамгийн гоё нь одоо тэгэл хүссэн одоо хамаатнаас аднуудаараа ороод тийм мөнгө цуглуулаад тийм тэгэл үсэлцээл. Тийм энэ ч юм бол яах вэ одоо манай ээж болол Sendman-ийн аппликейшн гэдэг зүгээр тэрнгээр дандаа ингээл өвөө тэгэл хамаатны хүмүүс рүү мөнгө шилжүүлчихсэн юм шиг байлаа. Тийм. Уусаа тэгж л тусалж болно шүү дээ. Одоо тэгэл юу ажиллаа судалж үзсэн чинь Sendman ингээд фото зураг эсвэл нөгөө видео тэмцээн зарлж илээ. Ямар утгатай вэ гэсэн чинь цагаан сар гадаад гэдэг утгатай. Тийм ер нь цагаан сараа яаж гадаад тэмдэглэж байгаа талаараа зураг бичлэг эсвэл ингээд нөгөө захиа Sendman-ийн Instagram, Facebook тэгээ имэйл рүү нь явуулж болох юм л 2 сарын 15-ны хүртэл. Тэгээ 2 сарын 15-ны хүртэл тэгж явуулаад тэгээд хамгийн сэтгэл төрсэн 3 оролцогчийг сонгоод тэгээд 3 хүнд тус бүрдэн ингээд сая төгрөг Sendman-ээр хүссэн хүн рүүгээ мөнгө шилжүүлэх эрхийг өгч байгаа юм л. Тийм. Тийм болохоор ингээд цагаан сараар гадаадд яаж тэмдэглэдэг гоё зургийн хэлбэрээр эсвэл гоё бичлэг хэлбэрээр те гоё Instagram эсвэл Facebook дээр постлоод тэгээ Sendman-ийн хаштаг хийгээд те цагаан сар гадаадд гэдэг хаштаг хийгээд хэрвээ төрүүлчих юм бол тэр сая төгрөгийг би хүссэн одоо юу гэдэг Монголд байгаа эмээ өвөдөө ч юм уу те хамаатныхаа ах ихчтэй бүр боли сонирхож явдаг охиндоо Singles Inferno гэд тийм дүгөө явуулдаг ч юм уу тэгж өгж болж байгаа байхгүй. Ерөнхийдөө цагаан сарын баярд өгч байгаа учраас тэр 1 сая төгрөгөө хүссэн хүндээ ингээд өгөх боломжтой тийм бэлгийг Sendman-ээс өгж байгаа юм байна. Тийм цагаан сараа гоё ид жууша аваараа гэт те. Сая төгрөнд ч бас лавуу юм аав штэ тийм үст. Тийм штэ. Тийм болохоор бас тэр гоё тэмцээнд уралдаанд манайхаа оролцоорой те. Тийм. Тэгээ цагаан сар удахгүй боллоо одоо гоё баяр. Харин. Модод бит хоёр тэгэл ээж аав дээр л ирэн дээ. Бид гурав. Нэг бид гурав. Тэгээ бид гурав гоё Монгол дээлтэй. Люфи одоо бас анхудаага цагаан сараа тэмдэглэв. Юу цагаан сараа ярьчихлаа юу бол. Америк боёо ярьчихс. Тэгэхдээ би тэгж боддсон юм а эдгээр одоо амар ингээл Америкт байдаг мөртлөө ингээл Солонгос дээр гоё идэг. Сквал нэг тийм сонирн байдаг ч гэж магадгүй. Хол өссөн болохоор тийм. Наад бол тэгж бодогдохгүй байгаа. Яг тэгвэл Солонгос ч одоо юу гэдэг Монголыг бодох юм бол culturally одоо соёлын хувьд дэлхийд даяар тархацсан шүү дээ. Одоо хаашаа ямар ч улсын нийслэлд нь очиход Солонгос ресторан байж л байдаг байхгүй. Америкт ялангуяа Нью-Йорк одоо юу гэдэг тийм Кореатаун одоо юу гэдэг тэгээ Солонгос хоол, Солонгос сериал энэ тэр бүх юмараа эзэлсэн болохоор хааж утсан нэг Солонгосыг нэг тийм айхтар санаадах юм байхгүй. Америк ч тэгээ Монгол Солонгосчууд аягүй ихтэй шүү дээ. Тэгэхээр бол тэдэрт нэг хэцүү байдаг баха. Тэг манай залууч угаасаа баян ийш тийш аялдаг гэсэн болохоор энэ яарах хийдэг байхгүй тий. Тэгээ бүр Грект очиж хормоо хийхийг хүсдэг юмсдаг өө. Үнэн баян гараг байхгүй тий. Манай паркисо энэ үеийн нийлэл гоё. Энэ хоёр нийлүүлээс хөргөн. Гэтэ би бол дотроо бол нууцхан за Минасотой нийлжээсэй л гэж бодож байгаа. Энэ залууч одоо бүр Минасог ямар муухай өөрийг нь үйл тоошоосны одоо ойлгоцсон шүү дээ. Одоо энэ паркисонд амар interested айгу сонирхолтой байгаа. Гүү наатах цаа тэр хайлт ингээд нэг одоо нөгөө яг ингээ камераар ингээд нэг хоёр хүнийг ингээд голлоод авч яхад нь арталт нь юу болж байгааг ингээ хайлт ингээ анзаараа харах юм бол наатах чинь American Boy Minasо хоёр ингээл зогсцсон ингээл бивиндээ ингээ хурж мөрөө тэгж мэгэл зогсоол байсан. Тэр үчин ихтэй homies штэ найзууд штэ. Homies. Өөртөө тэгдсэн мэт my homies. За манай finance boy бол юм байна. Одоо American Boy биш finance boy. The finance boy. Finance bro. Finance bro. За дараагийн оролцогч Woo Sung Min AK дэлтэн чигт. За дэлтэн чигт.
Би энэ нөхрий чинь ер нь хоол явахгүй байна да. Хэвээ тэнэг гар байна да гэдгсэн чинь нөө терминатраасаа дээр гар ирсэн юм тий. Айгуус хэрэглэн гараа гахгүй. Тий. Одоо нөө хүний толгойд нөө өөрийгөө байнга бодогдуулаад байх тийм тактик айгуу сайн байд мэддэг. Одоо тийм нөгөө сонирхоод байгаа хүн ингээл нэг залуутай юм яриад байж нэг хөөхөн үрж ирснээ гэлс нэг үг чулуучаал яваад өгдөг. Тэнгүүт нөгөөх нь тэр залуу ингээ байнгын ингээ тархин дотор бодоостой байгаад байдаг. Эмэгтэй хүн чинь дас дурладаг гэдэг шин. Энэ залуу болохоор өөрийгөө дасгаж дурлуулах гэдэг юм санагдсан. Баян аль хажууд таалтаа лөө яв яри. Тий. Тэгээ ингээ юм ярихтаа ч гэсэн ингээ нөгөө эмэгтэйгээ уйдуулахгүйгээр яаж ярихаа мэддэм шиг л. Харин тий. Тий. Тэгээ одоо энэ эмэгтэйгээ мэддэг болсон юу яриад яавал энэ эмэгтэй өөрт нь одоо тасах уу гэдэг бас айгүй мэддэг болсон тий. Чам таалагдахгүй байгаа залуутайгаа чи 3-4 цаг юм ярьж суухгүй зү. Үгүй. Тий. Тэгэхээр энэ залуу бас ингээд сонирхолтой юм ярьж ижил 3-4 цаг суу шүү дээ. яг зөв. Тий. Тэгэхгүй зүгээр ингээл чи хөөх юм аа гэж суугачихсан. Би анх цаамаг нэрж захта сонирхолтой юм ярьдаг байсан. Аймаа сонирхолтойсэн. Миний мэддэг юмнуудыг ямар ширдэг гэсэн. Зөө. Гэртнаач. За дараачийн оролцогч. За. Ким Минжи. Яа. Манай ана. Гэхдээ Ким Минжи над ер нь яг энэ 3 анги дээр жоохон таалагдаагүй. Гүй ер нь зүгээр ингээд нэрээ надад ч гэсэн тэр үйлдэл амар эвгүй байсан. жоохон юм муухай тэмцдэг төрүүлсэн. Дээр одоо нэг ахлах ангитай энэ бас нэлээд дээрлэх нөхөр байсан багт жоохон буулын байсан байж магадгүй гэж бодогдсон. Гэж тэгж харагдуулсан өөрийгөө. Тий. Тэр нөгөө нэг одоо Минасотай яриа сууд хэсэг байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээл Минасотыг цааш шийдэр гаргасноо хин сайн байна яасан ийсэн гэл тий. Тэгтээ ингээл амар юм ууртай авир гаргаалтай юм. Ааш чийсэн аа гэл. Тэгснэ ингээл яагаад байгаа мэддэхтэй ингэж мөр зүрх ингээ барьсан барай тий. Тэгээ ингээд ороос уулгачаад тэгэж ярьж байгаа нээр тий хүн дээрлэгдэг гэдэг төрлийг харуулсан өөрийгөө тий. Тийм нэг жоох юм high school bully шиг нэг тийм жоохон төрх гараад. Тий яг нөгөө нэг одоо бидний драма дээр үздэг шиг юм 10 жилийн хүмүүс би нэгээ дээрлэгч байгаа юм шиг харагдсан. Яг нэрээд гэж харагдсан. Би тэр хэсгээр бол үнэхээр тухгүй байсан. Надаа үзэж байгаа хүний хувьд айгаа тухгүй байсан. Тийм болохоор ингээ Минасууд ямар ингээд эвгүй байсан болоо гэж би бодогцсон. Тэр үед ингээ хүмүүс тэгдэж штэ. Минжэстэ нэр үнэн шудраг, арай л шудраг гэсэн тэрэн дээр. Эсвэл заа Минжэ ингээд ганцаархнаа тэгж шудраг хэлж байгаа оролцогч нь заяа. Ингээд тэд нар чинь ингээд бас нөө инферно дөр үлдээд хоорондоо ярина штэ. Хин зантай ингээл тэгвэл нөгөө бүгд тэр айгу Минжэтэй санал нэг байгаа. Тэгвэл Минжэ ингээд дотор ингээд тэрийг ааж чадгүй ингээд Минасуутай шууд ингээд илэн далангуу ярилцж байгаа байхгүй. Гэтэ надад тэр зааш нь жоохон илүү санагцсан амар ингээл уцаартай ингээл имбимент ингэж хурж бүрэл те. Тэр нь бүр үнэхээр илүү санагцсан. Тэгээд тэр хэсэг дээр Минжэ арай л хэтрүүлсэн. Тэгээд тэр тэмцээн дээр ч гэсэн одоо эмгтээчүүдийн тэмцээн зарлаа гэж тэгсэн чинь одоо өнөөдөр би хатаа чи хүрээд ирлээ мэрлээ. Жохон юм онгироо сагсуу тийм байгаад тахлаар жохон эвгүй санагдсан. Тийм надад ч гэсэн жохон эвгүй санагдав. Өөрийнх нь уг нь бол анхандаа бодохдоо ингээд окей ингээд амар юм straight forward те ингээд сансан бодсон шууд хилчдэг. Гэхдээ ингээд онгироо сагсуу гэж бодоагүй байхгүй. Тэгсэн чинь яг тийм спортын хүмүүс онгироо сагсуу байж ижил тэгэж жохон амжилт гаргадаг байх л. Тийм нөгөө хүн ингээд айлгаж иж өөрийгөө яаш. Тийм. Тэгтэл ингээд тэгээ тэмцээн дээр гарч ирснээр бас ингээл зүгээр л ингээл хоёр хүн өөдөөс нь дайрч хахад үзэлцэлтэй тий. Тим амар юм бол зүгээр дугаа яж байгаа л хоёул ингээд унгаал да тэгж яхацсан. Өө та яага над руу бити энэ шудраг ус байна. Чи чаашаа маш ингэж үнгэл тий. Жохон юм сэтгэлийн дарамтанд нөгөө өрөөгөө оруулж. Харин тий. Гэтэ стил би Минжэд дуртай заяа. Гэхдээ надад тэр зан дуур айгүй илүү санагцсан. Эсвэл ингээд Минжэ яг энэ нөгөө нэг сармагчин Минасуу хоёрыг харсаар байгаа нэг ингээд бачимдаад уураа гаргасан баха. Тэр үед. Ер нь ууртай л байсан л. Тэгээд ер нь айгүй ууртай байсан. Тэр тэмцээн дээр ялчаад сонгож байгаа сонголт Монголын хараад ангу зүгээр Минасуугийн одоо Paradise-д явахгүй ч гэсэн Inferno дээр цуг үлдээж болохгүй залуучуудыг авч явна шүү гэд нөгөө эмгтээтэйгээ ярьсан л байгаа. Айгүй уураа буцаа гаргаад байгаа. Тий буцаагаар. Тэгээ сонгуулийг авч яваагүй тий. Албаар сонгуульд ууралцсан гэж. Тэнгүүтээ за Минасуу сонирхож байгаа аль хоёр залуугаа байлаа. За энэ хоёрыг аваа явчих. Наач тэ Inferno дээр ганцаараа хог болоод үлдэх гэж байгаа юм шиг л. Айгүй тийм эвгүй санагдсан. Тийм надаа энэ 3 анги дээр Минжэ жоохон айгүй ууртай санагдсан. Тэгээд тэр зан үнэхээр таалагдаагүй. Тэгээд үзэгчд ч гэсэн хоёр тал ингээд гарцсан байлээ. Миний зарим хэсэг нэг Минжэгийн талд тэгээд зөв чи наад охинд өөрийг нь хин гэдгийг харууллаа манууллаа ч гэх юм те. Зарим нь болохоор ингээд арай л муухай харагдаж байна. Айгүй дээрлэх хүн шиг харагдаж байна гэл те. Тэгэл айл талаас нь л харж үзэх ёстой л дээ те. Тий. Гэхдээ нэг жоохон муухай санагдсан надаа. Би өөрөө үзэж байгаа болооч тэр айгүй сонир санагдсан. Минасууч уйлж мөлөд боо юм болоодсэн.
Гэхдээ Минасог одоо тэрэн дээр хүмүүс бас ингээ хоёр талаар ярьсан байгаа байхгүй. Худлаа уйлаж үжиглээд байна гэсэн хүмүүс байгаа байхгүй. Өөрийгөө өрөвдүүлэх гээд ингээд уйлж гин гэсэн хүмүүс байсан заяа. Тийм байсан. Гэхдээ би болохоор яг тэр өнцгөөс нь хараагүй. Яг тэгвэл өөрийгөө өрөвдүүлэхээр байсан бол юу гэдэг олон хүний дунд сууж агаад уйлж мөлээд тэгж болно шүү дээ. Одоо өөр дээр анхаарлыг тэгж татахгүйгээр ингээд хүмүүсээс нуугдж агаад ингээд уйлж байгаа. Одоо тэрийг харах юм бол тэгээ уцаргүй амир ингээ өөр дээр анхаарлыг ингээ уйлж ингэж авахгүйгүй. Үнэхээр ингээ нөгөө хэлсэн үг нь ингээ сэтгэлд нь айгу муухай санагдсан болол байсан байх гэж бодсон. Минасогийн юм Минасо дээр. Тий, Минжигийн одоо тэр болцоог нь яриа. Минжи ингээл зүгээр те сонилыг нөгөө хардаалах гээл Минасог урдуур явж мавж ярьсмээр айл. Тэгсэн чинь Paradise авч явбал ярьсан чинь өөртөө нэг адилхан болоод гарсан. Тэгээ өөртөө адилхан тэгээ өөрт нь бүр таалагдаа явцсан. Өөр өөртлөөс би бүр гайхсан гэд битээр ийм амар адилхан байна гэж бодоогүй модоогүй гэл те. Эсвэл бол одоо юу гэдэг албаар нөө Минасог өдөх гээд удлагаасаа ингээл амар таалагдсан ёстой битээр айгүй бараг л ихэр мэхэр ухааны юм яриадсэн өстой тий. Тэгээ Минасог нэг бол ингээ өдөө тэгж ярьсан байх эсвэл ингээд үнэхээр таалагдсан баг. Үгүй би бол үнэхээр таалагдсан байх гэж бодож. Яг л Paradise тахт тэр чинь баг нэг оронд удсан шүү дээ. Согтууд бүр амар уугаад гэж. Амар ч угаат жаах нөгөө нэг юм ярьж байгаад унтаад тгсэн. Гэхдээ ингээ юм ярьж байхдаа хооронд айгүй ойрхон байгаадс гар марн бараг нийлж гээл те. Гар мараа ингээ хойлоо тавьсан ингээл. Тэг Минжи хүртэлс би ингээ ярьж байгаад гоё унтах дуртай муртай гээл. Тэгээ ингээ унтаад тгсэн чинь шүн нөгөө нэг манай бейсбол залуус ирээд даарад хүнжл хайгаад гэсэн ёо Минжи би хажууд чороо унтчихээ. Тэр даарсан уу? Би бол даарсан байх гэж бодож байна. Тэр хоёрын дунд нэг юм болоог байх гэж бодож байна. Гэхдээ тэр чинь хотел дотор унтцаагаас ямар гадаа унтцбайгаа шүү. Тэр чинь нөгөө AC-тэй юм байл шүү дээ. Тийм шүү. Нөгөө манай юу бүжигчин тэгээ инээдэг хоёр ч гэсэн орж ирээд даарж ийн марш үнэ тэгээдсэн шүү. Одоо тэр хоёр чинь ингээд цуг нэг оронд унтцаж байгаа шүү дээ. Тэрийг нөгөө манай сарвагцсан залуу болоод мэдсэн. Тэр нөгөө хүмүүстэй хэлцэн. Хэлээ тэр одоо юу болоо юу? Юу болох бол гэж бодож байна те. Би бүр тэрэн дээр бүр айгүй эвгүй сэтгэл төрөө явцсан. Тэгээд одоо дараачиг нэр юу болох вэ? Тэгээд одоо тэр цуг унтсан гэдгийг одоо гол нь хин хэлсэн. Өөртөө л хэлэхгүй. Би ямар амар цагаан юм бэ? За одоо тэгэл тэрэн дээр халуухан яриа өгнө бол халуухан юм болно доо. Аим шигтэй юм болох байна. За тэгээ Минжигийн талаар ийм байна. Энэ 3 анги дээр бол жоохон сэтгэл гонсолглоо. Тэг яалч гэсэн гонсоосон. За дараачийн оролцогч Лим Сүбэйн бейсбол залууч байна. За бейсбол залуугийн хувьд бол одоо сэтгэл нь хаашаа явчих вэ гэдэг нь жоохон тодорхойгүй санагдаад байна. Надад бол тодорхой юм санагдсан. Нөгөө юм битээ юу? Парк хийсэн уу? Тийм, парк хийсэн бүр дурлцсан шүү дээ. Нэг болцоол дурлцсан юм шүү. Минжи биш үү? Минжи биш. Минжид яг ингээ нөгөө өөр айгу өдөөгдөх дуртай залуу байгаа байхгүй юу? Өөрийг нь хүн өдөж мөдөөл яагаад амар тийм үгээ инээдэг. Амар тийм дуртай. Минасуу ч гэсэн өөрийг нь өдөж мөдөх нь манай залууг дуртай байгаад шүү. Инээж минийг яриа өрнүүлээл те. Манай залуу бол Минасуугийн талд бол энэ сайн найзууд болсон заяа. Өөрөө ч тэгсэж ингээ те гоё найзууд хийвэрэ байяа маяа гэл те. Уусаа хойлонгийн ч он бүтггүй байна гинээр хойлондоо ярилцаа дууссан шүү дээ. Гэсэн чинь ингээл Минжэтэй яваад Минжэ өөрийг нь өдөж өдөөл тэгсэж мэдхгүй байна. Одоохондоо парк хийсэн миний бодолтой байна гэлтэй жоох ингээд дуртай хүнд өдөгдөх. Тийм залуу шиг санагдсан. Гэхдээ ингээ өөрийнх нь сэтгэл нь бол парк хийсандаа байгаа хаа. Дараачаа ингээд дээр яг яахыг нь бол сайн мэдхгүй байна. Гэхдээ парк хийсэн руу ингээд өөр хүмүүс сонирхоод байвал тэр залуу ямар үл гарах бол гэж би бодоод. Тэгсэн чинь Минасуу дээр очиод дуусчул яах вэ? Шалт тийм. Найзуудаа гиснэ очиод дуусчаал тийм шүү дээ. Гэхдээ ер нь зүгээр эрэгтэй хүмүүсийн тарих хаяад аягүй сонио ажилдаг байхгүй. Тийм. За дараагийн үнэ яриад байл. За дараачийн оролцогч маань Ли Жуёнг хөрхөн инээдэг хүн байна. За хөрхөн инээдэг охины хувьд бол надад нэг тийм одоо тэр бүжигтэн залуутай болзоонд явснаас өөр илүүтэйгээр нэг сонирхолтой юм болоогүй. Болсон шүү дээ. Юу? Нөгөө октоодын тэмцээнд дээрс та Минасог байхгүй болгосон шүү дээ. Нэр тийш дээ. Тэг Минасогийн дээр юуг нь сүүлийн булаач авснаа бүр камер яаж хараад байгаа юм тест амар зэвүү харсан тэр. Тэгээ би энэ охтыг пүү өстө дээр оролдож болохооргүй амар шартаа өхөн байна гэж бодсон. Амар ингээ инээж яг юм тэнцээ бас. Гэж ямар яагаад байна гэжсэн юм. Зүгээр амар тийм Минасогийн гар нь бүр ингээд нуруунаас ингээд тэр бүр хугарчдаг юм бахтай шүү дээ. Яаж тэгээд байгаа юм бэ? Тэр амар зодоо болсон. Тэр юу байсан? Би тэрэн дээр бүр ингээд айл тал нь ингээд бүр сериус нэ тий. Яг үл эн чи сүүлчийн Paradise явуулт байсан юм билээ шүү дээ. Тийм үү? Одоо дахиж явахгүй юм билээ шүү дээ. Нэр явахгүй шүү дээ. Одоо хоёрхан анги үлдсэн. Хоёр ангид Paradise явж амжих уу?
За явж магадгүй л юм. Гэтэл ер нь одоо ингээд дуусахд өгч байгаа болохоор ер нь аль талаацаа эмэгтэйчүүд ингээд амар алж байгаа байхгүй тий. Би Минасог яалчих байх гэж бодсон уу? Тэсэж байхгүй. Өөрөөс нь жижиг юм тий дарах охин. Минасоч уг нь биений хувьд том урт мөрчтэй тий. Тэр чинь давуу тал нь айгүй ихтэй байгаа байхгүй. Гэхдээ тэр инээдэг хүмүүс яалч шазруу юм бэл. Амар шазруу. Манай охстой аллаа. Тий. Чи тэгтээ юу гэж бодож хэрвээ Минасо ингээд ялцсан байсан бол хэнийг авч явах байсан бол? Paradise руу. Сонгоны л авч явах. Тэр American Boy, Finance Boy. Тий, Finance Boy л авч явах. Ли хаасан. Тийм баг тий. За дараачих. Joy God. Жүжигч. Бараг кино тоглоод байгаа юм уу яагаад байна тэр хоёр чинь нэг муур улан бол тоглох хөөцөлдөж мөдөлтөө чи наашрыг би чааширч зааш юу гэж болоод байгаа юм тий. Тэр хоёр зүгээр юм ярихгүй байх чил тэр хоёр хэсгийг гаргаад тийсэн тийм ядаргаатай. Тий. Гэхдээ надад яаж утсан тэр дэлдэн чихтийг сүулдээ сонгох юм шиг санагдаад байгаа. Эмэгтэйгийн хувьд тий. Энэ хоёр ч ингээ 2 удаа Paradise явчлаа шүү дээ. Тэнгүүд энэ эрэгтэйд илүү татагдсан байх магадлалтай л да. Гэхдээ чиний хувьд алийг сонгоно гэж бодож байна. Би бол энэ жүжигчин залууг сонгох байх гэж бодоод байгаа. Гэхдээ яагаад чи манай эмэгтэй энэс айгу болгоомжлоод байгаа юм санагдсан. Бас байж болох юм. Яг яагаад болгоомжлоод байгаа юм бол мэдгүй магадгүй нөө энэ хүнийг хальт мэддэг болохоор ямар зантайг мэддэг болохоор бас болгоомжлоод байгаа юм санагдсан. Эсвэл нөгөө нэг ярен дуруу гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Би харин тэгж бодоод бас нөгөө дэлдэн чихтийг сонгох гэж бодсон. Яг гэвэл энэ охин чинь тэгж хэлээд би ингээд хүнийг хөөй, чи гэж дуудахад нургуу байдаг гэсэн шүү дээ. Гэхдээ энэ залуу чинь нөгөө дэлдэн чихт ямар нэгэн залуу малуу ингээд ярингууд тэр мүү гүү, тэр мүү жаашиг үү гэж тэгээдсэн шүү дээ. Нөгөө тэр ярианаас нь болоод бас таалагдахгүй байх магадлалтай. Тийм ер нь эрэгтэй хүн тийм муухай нахаалны яриатай хахаар муухай шүү дээ. Тийм. Тийм. Амар муухай санагддаг шүү дээ. Хараал мараал хэлэхээр өөрийгөө кул гэж бодоод байгаа юм байна шээ. Яг ихэнх залуучууд өөрийгөө нөгөө кул өөртөө кул байна гэж бодоод амар хараал хэлж ярьдаг л да. Би бол тийм хүмүүст амар дургу. Тийм үү. Тэгээ манай охин бас яг тийм баха. Тэгээд тэр нөгөө жүжигчин залуу нөгөө тэгж ярьдаг нь анзаарсан. Тэгээд яг өөрт нь эвгүй санагдаад байдаг. Тийм байна. Тий, жүжигчин залуу бол яг уу бас амар шортой юм байлээ. Тэг шартаа тэр чин тэр Терминаторыг дийлсэн шүү дээ. Тэр Терминатор бас үнэ арчааг нөхөр юм а тэгдэг. Жинхэнэ нөгөө нэг тэ нөгөө ямар гейм гэдэг үлээ чи? Hunger Game. Биш. Ямар чи нөгөө game changer гэдээсэн мэт. Тий, тоглоом өөрчлөгч. Тий, game changer байгаа юм тий. Hunger Game. Тий, game changer байж чадсан ч ядсан. Тий, Терминатор хэнийг ч дийлэхгүй Терминаторыг ялчиж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр тэр game change хийсэн. Тэгээд season дээр тэгээд нөө өмнөх season-уудыг бодох юм бол нөө game changer-ыг эрт оруулж ирсэн нь айгу сайн болсон байна. Продюсерүүд өмнөх season-уудээс ингээд юмнуудаа ойлгосон байна гэдэг тэгээд байгаа байхгүй. Game changer-уудыг хитрхи орой оруулж ирэхгүй юм байна. Бас дундуур нь оруулж ирэхгүй юм байна. Жохон дундаас наахн руу оруулж ирэх юм бол илүү ингээд бусад эмэгтэйчүүдийг танилцах боломжийг олгож ийн нэтрэгээд. Тэгээд энэ залуу бол яалтч үүргөө бол биелүүлсэн. Game changer-ийн үүргийг бол биелүүлсэн. Гэхдээ бас нөө эмэгтэй хүнийг яаж нарих айгүй мэдт юм бэл. Амар шалчганаар юм шиг санагцсан надаа ингээд эмэгтэй хүнтэй яаж ингээд нөгөө маяглахаа мэддэг. Нүд мөд харц марцсан амар залтай тийм. Кинонд тоглож байгаа юм шигтэй ингээд нүд мөд төр ингэж дуудаж муудаал хайлт инээж минэ гэл тий. Тэг яаж ингээд нөгөө маяглахаа мэддэг. Аха. Тэнгүүд нөгөө игон ч биш гоён ч бас тэг ингээд маяглах гал тий. Яг хөөхөө энэ хоёр хөөхөө. Аюу гой хосууд бол гарч ирнэ. Камерын хувьд ингээд харагдуулж байгаа байдлаас бол энэ хоёрыг ингээд амар таарах хосууд юм шиг харагдуулаад байгаа боловч яг үүндээ цаагаар бол эмхтэй маань дэлдэн чихтийг илүү сонирхоод байгаа. Харин. Гэтэ одоо хоёр анги үлдсэн байна. Яг юу болоод дуусах үнэхээр тааж мэдэхгүй байна. Үнэхээр таахад хэцүү байгаа байхгүй юу? Тийм. Яг л одоо тэр нэг хайлталт ингээ превью өгдөн штэ. Яг юу болж байгааг. Тэнгүүд хамгийн матч хийгээд дуусж байгаа хэсэг дээр нь нэг манай панелист хийж байгаа хүмүүс ч юм бүр юу вэ гэх ингээд гайхаж магад. Тэгэхээр ингээд нэг амар юм плот твист бас нэг юм болоод байгаа байхгүй. Магадгүй Минасо биш нөө манай нөө Finance Boy чинь Минасо гэж явжсэн нөгөө охиноор солих юм бол. Гэтэ миний хувьд бол Минасо гэж сонгох байх л гэж одоо би Паркинсоныг сонгоосоо гэж бодчих. Юу вэ би тэр чинь бейсболтай явуулах гэдэг шүү дээ. Гэтэ Паркинсоныг болохоор хүмүүс ингэцээ байлаа. Паркинсон яг тэр нөө сүүлчийн нөө ингээд зогсоод ингээд хэнийг сонгох вэ гэдэг дээ штэ. Тэрэн дээрээ ингээд хоёр тийшээ хараад исэн гэж байгаа байхгүй юу? Сонголтоо хэлэхдээ. Тэгэхээр яг бейсбол Finance 2. Харин яг тийм л байх гэдэг л. Тэгээ Минасо хог дээр гарлаа да. Яанда. Ээ. Ингээ олон туулаа хөөж байгаа хоос хоцорч байгаа байхгүй юу?
За манай жүжигчин залуу бол манай гоёны төлөө аюу хичээсэн. Аюу хичээж байгаа. Өөрийгөө засаж байгаа гэдэг дараа нь одоо юу болох юм байгаа бүү мэт те. За дараагийн юм бол за чиний краш Лиха юу энэ бол ямар ч гейм ченжер байсангүй бас нэг оршоод явлаа. Энэ Лиха юм би краш гэж хэлсэн юм уу? тийш дээ. Өмнөх дугаараа үзчихье. Гэхдээ ер нь гэхдээ амар юм cute байгаа зү юм. Тий танаа нэг гуфи ч юм. Гуфи юм хөөрхөн тийм. Ямар ч юм байхгүй. Энэ одоо хинтээ явах юм. Үгүй наадах чи одоо ингээд мэдхгүй. Зүгээр нэг хүмүүсийн сайн найз нь болол яваад л л тээ. Үгүй ананри хөөрхөн дүү болол яваад. Үгүй наадах чи болохоор би ингэж бодсон. Гейм ченжер биш. Зүгээр эхнээс нь цуг байлгасан бол арай ингээд жоохон юм үүсэх байсан байх гэж. Магадгүй энийг арай л орой ороод ирсэн. Тэгээ арай ороод ирсэн. Тэгээд орой Минасог оруулж ирсэн бол амар юм. Тэг гейм ченжер Минасоо орж ирсэн бол зүгээр будаа дууссан. Нэг Минасогийн ор наадах чи төрүүлээд ороод ирсэн байсан бол бас ингээд хөөрхөнтэй ингээд яадаг чи ингээд романс үүсэх боломж байх байсан аахгүй. Одоо энэ эмэгтэйгийн хувьд болохоор ингээд ямар төрлийн эмэгтэй вэ гэхээр цуг байсаар агаад энэ эмэгтэйдээ тасцдаг тийм төрлийн эмэгтэй байхгүй. Яг тэгвэл ингээд жоохон фаны тий. Ингээд жоохон гуфи гэж билээсэн шүү дээ. Одоо тийм эмэгтэй чинь ингээд эрэгтэй хүмүүс яацдаг вэ гэхээр ингээд цуг ингээд байсаар байгаад ингээд амар хөөрхөн харагдаад ингээд царайнд тасаад ингээд ярьж байгаа нь хөөрхөн. Тэгээ миний дээрээс нь одоо юу гэдэг тэр залуучуудын ярьж байгаа ярианд нь ингээд юу ч ирсэн энийг гэдэг байгаас тэнгууд ингээд хөөрхөн гэж одоо хэлэх юм одоо. Тэгсээр байгаа тасах байхгүй. Тэгэхээр эний чинь сүулд оруулаад ирчихэнгүүд ямар ч тийм романс үүсэх цаг хангалттай цаг байхгүй. Байсангүй. Харамсалтай байлаа. Тэгээ дээрээс нь одоо юу гэдэг өөрөө ингээд нөх амар хичээсэнгүү. Одоо ингээд нэг тэмцээнд ялаад Paradise яв юм аа гэж ирдээсээ хичээхэд тэгээ инээсээр гаад гэж байгаа л юм байна. Инээгээл унаад тэ баг өөрт нэг сонирхолтой байгаа байхгүй тэр Inferno хаана ямар ховж байна те хин ямар романс үүсгэж чинь тэнд нь очиод инээгээл хавсаал. Нөө жүжигчэн залуудаа чинь хов базаа суугаад л зүгээр тэ найзууд болцсон. Өө тийг минь гэж зохиж өгөх юм болоод байгаа. Ах トゥ хоёр л ярьж байгаа. Ах トゥ болцсон зүгээр. Уг нь бол тэр залуучууд ч анх орж ирэхэд нь айгүй сүртэй ингээд хэлээд исэн шүү дээ. Ингээ амарын K-pop idol шиг Минасо чамтаа ингээд төстөө мөстөө. Тэгж ярингуут нь залуучууд нь бас жоохон таалагдаад байгаа юм болов уу гэж бодсон юм. Тий. Даанч одоо манай одоо скол ингэдэг бах. Камерын цаана одоо ингээд залуучуудаа ингээд таалагдахгүй үйлдэл хийчихэнгүүт залуучууд нь таалагдахгүй болчихдог. Магадгүй. Скол хитрхи жоохон санагдаад байгаа байхгүй скол тийм. Эсвэл бол одоо хитрхи юм жоохон даами, жоохон тэнэгдүү байнгут ингээд хитрхи тэнэгтэй. Мэдгүй одоо ягаад миний хувьд бол ингээ хөөрхөн байгаа байхгүй тийм хараад нэг хөөрхөн инээдвэрэл. Краш бол биш шүү дээ. Чи краш гэсэн. Жоохон favorite contestant. Тэ. За дараа чи хамгийн сүүлийн манай шоуг үнэхээр сонирхолтой болгож байгаа Минасо. La Marisu. Marisu. За Marisu гэж штэ те. Би стил дургу байгаа. За би бол өрөвцсөн. Хувь хүнд нь би бол дургу ямар ааш цантайд нь те бүгдээрээ л мэдчихэж байгаа Минасо ямар хүн гэдэг. Гэхдээ би өрөвцсөн. Яг тэр нөгөө минжэтэй суугаад ярддаг хэсгэн дээр ингээд ямар хэцүү одоо бэс ямар сквал штэ те хоёр талтай гэж би харсан. Юу. Минасо ч иймэрхүү шоу моунд ороо сурцсан те камерт яаж харагдахаа мэднэ үзэгчд өөрийгөө яаж харагдуулахаа мэднэ те өөрийгөө өрөвдүүлсэн байж магадгүй. Албаар минжэгийн доор суугаад минжэтэй ярьж байхдаа ингээд өөрийгөө ингээд айсан шинжтэй ярьж мараалтай ингээд үгүй би ингээд чукмок гэл ингэж ярьж юм уу юу гэсэн үг мэдгүй надад бол юрдөөсөө тийм нэг амар жүжиглж байгаа юм бол санагдаагүй бэж нэг бол жүжиглсэн заяа нэг бол үнэхээр үнэнгээсээ юу Минасо айсан тэг би Минасо бодоод байгаа багтаа янз бүрийн юм траума авч исэн болов гэж бодоод байгаа за юрдөөсөө тийм байхгүй. Би амар төсөөлөд байна уу? Арай төсөөлөд. Бэж за миний төсөөллийг сонсч. За. Ингэсэн байж магадгүй за Минасоч. Минасог бас нэг төр хүмүүс тэгээд л шүү. Ер нь боломжийн айлын хүүхдгээд. Тэ. Тэнгүүд ингээ Минасоч тэгдэж шүү. Би чи хэм бэлээ? Би чи Минасо. Би баг бүгдийг авна те. Би бүгдийг ялна гэл те. Тэнгүүд ингээ багтаа яаж исэн байж магадгүй ингээд аав ээж нь ч юм уу те ингээл чи юм байх хэвээр чи үргэлж нэг байх хэвээр чи ингэх хэвээр гэх нэг жоохон тийм Аз школтой те нүүн солонгосын ээж аав чинь жоохон бас тийм штэ дандаа сургуулийнхаа нэг доор ингээд нэг жоохон тийм дарамт авч исэн байж магадгүй сая Минасо. Тэгээд Америкт сураад тэгээ нөгөө нэг бас Америкчууд ч амар юм хамаагүй штэ ингээд дээрлэх нэгэн тэгин те. Тэг ингээд өөрийгөө ингээд дээрлэхгүйгийн тулд бас Минасо ингээд юу яадаг. Одоо олонний анхаарлын тулд байх дуртай, олонний өөрийг нь яриулах айгуу дуртай. Яг бол тэгснэрээ өөрийгөө ингээд хүмүүст харагдчихээн, хүмүүс намайг хүндэлж гин те.
тийм одоо мэдрэмжийг авах туртай. Яад бол багаас нь чи муу бай чи энийгт орох хэрэгтэй гэдэг тийм травма авсан байж магадгүй гэж би жоохон ингэж бодоод байгаа. Би жоохон К-драма болгоцсон байж магадгүй. Чи ерөнхийдөө бол зүгээр нарциссист гэж хэлчихлээ шүү дээ. Угаасаа нарциссист минаас уу. За. Тий. Би бол тэр шууд хэлнэ угаасаа нарциссист. Тэгтээ ингээд минаас жоохон өрөвдөх юм бол зүгээр минаас ингээд айгүй хичээгээд байдаг юм байна. Ингээд өөрийгөө айгүйх яриулах туртай байдаг юм байна. Яагаад тийм болоог гингүүд багтаа ийм травма авч исэн мэн гэж би бодогдоод байгаа байхгүй юу? Яад үл тэгээс сонирхолч хилээж би ингээд амар лаг машин унсан биз дээ. Би ингэж би гэлтэй бүх хүмүүс ингээд өөрийг ингээд сонсуулахад ингэж мингээд амар чангараад тэгэхгүй минасууг ингээд хинж тоохгүй хинж ярнаа өрнүүлэхгүй байгаа үед минасуу ингээд дуугаа чимээгүй сууж идэх байхгүй хоол идэт. Өөрийг нь яриад эхлэнгүүд би ста тэгсэнтэй би ста ингээд гэл. Тэнгүүд ингээд яг сэтгэлийн өөрөлтөө ээж болно л доо. Гэхдээ энийг юм тийм нэг юм травма байгаа юм санагдаад байсан. Би тэр сизныг үзчихэд. Мэдхгүй одоо би ч тэгэж амар трама энэ юм бодоагүй. Зүгээр энэ минасуу бол нэвтрүүлгийнхаа зорилгыг нэгдүгürt ойлгосон байна. А хоёрдугаарт үзэгчд юу хийхийг мэдэрсэн байна. А гуравдугаарт бол мэдээж баг зэргийн жүжиглэлт бол байсан. Тэрийг бол угаасаа хүн болго анзаарсан баг. Гэхдээ одоо Минжигийн тэр гаргаж байгаа тэр үйлдэлүүд нь яаж утсан солонгосчуудын хамгийн тийм дургүй үйлдэлийг гаргацсан байхгүй юу? Солонгосчууд гэлхэр нь хүмүүс одоо жишээ нь physical Asia гэж тэгсэн шүү дээ. Тэгэхэд хүмүүсээ яаж сонгосон бэ гэсэн нэгдүгээр шалгуур нь ямар ч тийм бүлийн history байх ёсгүй гэж үзсэн гэж байна. Тэгэхээр одоо солонгосчууд чинь тийм дээрлэлтийг ер нь авч үздэггүй хүмүүс гэж ойлгоод байна шүү дээ. Тэгтэл Минжи маань өөрөө ингээд тийм амирын бүлийн тийм дүр төрхийг харуулчингууд тэрэн дээр нь дөрөөлөд шууд минасуу за энэ л миний боломж одоо л би нэг өөрийгөө муу дүрээс сайн дүрлүү шилжүүлэх цаг минь гарч ирлээ гэд амар юм үйлдэл хийсэн байхгүй юу. А тэр нь одоо зарим нэг хүмүүс одоо минасуу хейтер чамшиг тийм хейт хийж байгаа хүмүүст одоо ингээд энэ жүжигчин гэдэг байгаа боловчиг надад бол зүгээр Минжиг минасууг айгу өөрөвцөө. Минасуу маань яг уу за одоо ингээд ууг нь яг үндэ ингээд энэ нэвтрүүлгийг ингээд үүрч явж байгаа юм байхгүй юу? Carry хийж байгаа байхгүй тий. Тэгсээр байхад нь одоо ингээд янз бүрээр хилээд ангууд надад айгу онцгой санагдаад. Үгүй гэхдээ л минасуугийн гаргаж байгаа зан үнэхээр ядаргаатай байхгүй юу? Үзэгчд энийг мэдэрч байгаа юм чинь тэнд байгаа хүмүүст нь чи ямар байгаа л гэж бодож байна. Бүр ядаргаатай шүү дээ. Яг хөө минасуу жүжиглэж исэн байж болно. Гэхдээ эн чинь 100% жүжиглэх гэж байхгүй ш. Нэг 50-60% бас тэр хувь хүнийх нь өөрийнх нь зан ааш нь гарч ирж байгаа байхгүй юу? Би бол минасуу тэрнэн л дургаа зүгээр ингээд яаж харьцдаг хүн хинтэй нь яаж тэг хүндлэхгүй байна гэ тэрнэн л дургаа. Тэрнээс бол минасуу хідэн залууруугүйгээд хідэнтэй нь явна уу надад ерөөс хамаагүй. Угаасаа тийм шоу. Гэтэ би бол тэр хэсэг дээр минасууг өөрөвцөн. Тэгээ нэг жоохон тийм багта тэгжсэн болов нэг тийм self confident байдгүй болов гэж бодоод байгаа байхгүй юу? Минасууг. Эсвэргээр confident байдгүй юм уу? Айгу confident л харагдаад байдаг. Уг confident байх гэж хичээгээд байдаг байхгүй юу? Маск зүгөөд үү? Тийм. Өөрийгөө хүчтэй юм шиг харагдуулдаг гэж юу? Тийм. Тэгтээ яг үндэ амар юм одоо юм зөөлөн insecure байж магадгүй. Тийм, амар тийм байгаа байхгүй минасуу. Тэгээ тэр уйлдаг хэсгээ бол ойлгосон нэрээ би үзэж байхад л айгу сонир болж байгаа юм чиг өөрөө байхад л ивүүлсэн баг. Гэхдээ одоо камерны ардуур бол энэ эмэгтэйчүүд нь бусад одооны эмэгтэй оролцогч нар нь минасууг одоо нийлж хагаад хитрхийн гадуурхаад байгаа юм санагдаад байгаа. Үгүй гадуурхаагүй зүгээр л яг тэр парадайс явдаг үед л энэ гурван залуу гуруулаа аваа явчих гэж л ярьсан. Тэр чинь нэг өснөөс гадуурхалтай зү. Үгүй. Тэр чинь шоу гоё болгоч шүү дээ. Game changer хийж шүү дээ. Яа. Game changer хийж. Йоо арай. Гэхдээ тэгэл угаасаа минасуу хүмүүсээ гоё оролцогч. Гэхдээ зарим хүмүүст угаасаа зарим хүний ааш зам таалагдахгүй шүү дээ. Хэрлээ. За энэ гурван анги бол үнэхээр сонирхолтой байлаа. Plot twist-үүдээр дүүрэн байлаа тий. Тэгээ дараагийн одоо хоёрхан анги үлдлээ шүү дээ. Энэ хоёр анги дээр юу болох бол гэдэг нь ингээд бүр ингээд өмнө нь ингээд нэг таамаг дэвшүүлээд ийсэн шүү дээ. Ядчих. Одоо энэ дээр ямар одоо бүр ямар таамаг болт. Тэг хин хинтэйгээ нийлэх юм бол за одоо Батны гэх юм бол за бүжигчин залуу инээдэг хоёр байх магадлалтай. Тэгээд Минасуу finance boy эсвэл бол finance boy чин Facebook залуутай нөгөө нэг хөөрхөн охины урдсан. Тэгээ Минасуу хөнгөө хоосон Минасуу хөнгөө ах. Чи Минжиг яана гэж бодож байна. Минжээ тэгэл сонилтойгоо л явна.
Үгүй сонил чинь нөгөө Сонил ягаад гэвэл Минжагаас ингээ уучлалт гуйгаад байсан хэсэг гарсан. Үгүй тэгээ уучлалт гуйж байгаа ч гэсэн Үгүй уучлалт айгу гоёор уучлалт гуйсан. Минжа айгу баярлсан тэр хэсэг дээр. Үгүй гэхдээ тэр сонил чинь нөгөө Минжиг өөр нөгөө фейсбુક залуутай цуг орно ингээд унтцсан гэж мэдсэн шүү дээ. Уусаа юу ч болоогүй мэдэж байгаа юм чи. Тэгээ мэдсэн бол ягаад бус хүмүүс ч Минжи өөр хүнтэй унтцсан байдаг. Ярин штэ гоё ингээд те драма үүсгэж ш тус. Гэхдээ мэдхгүй одоо сонил яаж магадгүй. Одоо айгу тэрийг сонсчод ингээд дургуун мургуун хүрээд өөр юм гэхгүй юу? Тэгсэн чинь бүр Минасуу дээр ингээ 3 залуу ингээд очиж зогсоосол яав. Шалт хийнэ. Яаж тус магадгүй байгаа байхгүй. Тэгээ одоо саяны 3 ангийг үзэгдэл нэг ганц Paradise явгуудаа яг ингээд одоо ингээд сонирхолтой хүмүүс ингээ авч авсан чи яг ингээ сонирхолтой болоод дуусч байгаа. Энэ миний харангуйч ингээ за энэ нэр яаж дуус магадгүй юм бэ гэдэг тэмцэл төрөө явуулчлаа. Тэгээ энэ анги дээр та нарын бас тэр Минасуу Минжо хоёрын үйл ямар санагдсан бэ? Тэ өөртөөгөө бодлыг бас битүүртэй хуваалцаарай. Тэрийг одоо ингээ чип дээр хэлсэн хэлээгүй манай одоо үзэж байгаа хүмүүс чинь дотроо ямар нэгэн байдлаар ингээ хүлээгээд авцсан байгаа л да. Өмнө нь одоо ингээ буулын хийлгэж исэн хүмүүс болол шууд тэрийг үзээд айгу муухай сэтгэл. Тэгээ штэ. Тэ. Шууд одоо тэр Минасугийн оронд өөрийгөө тавьж үзэл тийм буулыг дүүлжсэн шууд ингээ тэр юм ингээ буцаа шууд ингээ толгонд боо штэ. Тэгэхээр тэр бол яалчгүй одоо Минжигийн хувьд бол Минжигийн хувьд бол айгу муухай тийм үйлдэлэг бол харуулсан. Яаж байгаа тэр одоо сууж байгаа юм Минасууд ороо нөгөөтг нь ингээ ирэн тэгснэ ингэж ингэсэн. Тийм. Яг л нэг юм high school нэг те нэг ахлах сургуулийн хоёр охин суудсан нэгийг дээрлэж байгаа тийм дүр зураг бүр ингээ кинон дээрээс бүр харж исэн дүр зураг яваад байгаа байхгүй. Харин тийм. Тий, like, subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд доор комент бичээрэй. Мөн дээрээс нь бид хоёр хэлсэн шүү дээ. 2 сарын 15-ны хүртэл Sandman руу та бүхэн маань зураг бичлэг эсвэл бол ингээд гоё бичвэр ингээд захиа явуулаад тэгээд хүссэн хүн рүүгээ цагаансараар 1 сая төгрөгийг Sandman-ээр явуулаарай. Айгуу гоё боломж байгаа байхгүй. Ийм гоё бэлгийг Sandman-аас өгж байгаадаас талархаж байна. Тэгээ хэрвээ сошиал хуудас дээр тэ Instagram эсвэл Facebook дээр шеэрлэх юм бол Sandman тэрийг өөрсдийнхөө пэйжэн дээр ингээд бас шеэрлээд ялагчийн тодруулах юм байл шүү. Тий, нэгтгсэн байдлаар тий. За тэгээ идэвхтэй оролцоорой. Хэдүүлээ дараачихаа дугаараар уулзцгаая. За bye bye. Үзсэнд баярлалаа. 감사합니다.